Кино Иван Карен нар Калифорнид хүүхэд бяцхан нохоотойгоо аз жаргалтай амьдарч байгаагаар эхэлдэг. Тэр уран барилгач байх үедээ өөрийн уран баримлч хамгийн том шоунд бэлтгэж байна. Гэр бүлээрээ өглөөний хоолоо идэхээр суух зуур Карены туслах Луи байшинд орж ирээд түүнд зориулж каталог авчирч буй үзэсгэлэн зориулан каталог авчирч тэд бүгд тоглоом хийж байхад Иван хүүхдүүдээс тэд амралтын өдрүүдэд аяллаа зүйлс бэлэн байгааг асуудаг. Карен гол хэсгүүдийг Луист үзүүлж байна хатаж байгааг түүнд мэдэгдэж тэр хിവэр байгааг нь мэдэгдэж тэр машинаа авахаар галерейд аваачиж өгнө гэж амлдаг. Карен болон хүүхдүүд бэлтгэж байх үед тэр Иванд пиц гимч Вивиан маргааш ирнэ гэв. Хүүхдүүд нь түүнээс хамт аялахыг гуйдаг. Гэсэн хэдий ч тэр харанхуй бороотой шөнө үлдэж ажиллах ёстой. Иван компьютер дээрээ ажиллаж гоёмсог эргэстийн тавцан дээрээ хөгжим сонсдог. Карен уцтаж хэн түүнд тэд түүнийг аль хэдийн санаж байна. Үүний дараа Иван шүнжин үргэлжлүүлсэн ажиллаж 3-р гэр хэвлсэн загварууд хийж байна. Дараа нь тэр түүний загварын талаар үүдний хаалга тогшхыг сонсов. Түүнийг онгойлгоход 2 охин нэрийг нь танихгүй. Үнийг хайж байтал тэр дурамчхан компьютерээ ашиглан зөв хаягийг нь олохоор оруулав тэд очих ёстой байсан. Охид орж ирнэ. Иван тэдгээрийг пад дээрээ алчуур авна. Буцаж ирээд гэрийн өөр нэг хэсэгт цайвар шар үстэй. Охин өөрийгөө биелэх гэж танилцуулж нөгөө охины нэрийг эхлэв. Женесис хаягийг асуугаад тэд таксины жолоочид гудамжны нэрийг буруу дуудсан. Одоо тэд байх ёстой газраасаа хол байна. Иван тэднийг Uber гэж дуудаад 45 минутад нэгийг олж амждаг. Охид 2 дахь удаага зөвлөлдөж дараа нь Ивангаас хуцаа. Хатаагч руу хайж болох эсхийг асуугаараа үдшилэг нойтон байна. Иван зөвшөөрч аваад хэдэн илүү нөмрөг дараа нэгсийн утсыг гуй будаа дотор хатаагаарай. Тэгээд тэр ингээд тэдэнд зориулж цай хийж өгнө. Гал тогооны өрөөнд орж хувцаа өгөв. Иван хувцаа хатаагч машинд хийтэл охид хуучин эргэлтийн тавцан дээр хөгжим тоглож инээлдэж байхыг сонсоод тэднийг бүжиглэхэд тэд түүний том цуглуулгын тухай ярьж эхэлнэ. Иван өмнө нь гэж байсан тухайгаа хэлдэг хор гарч явна. Тэд түүний насыг хараад гайхан насаа илчлэхдээ хэдэн настай байгааг нь асуудаг. Охид түүнийг залуу харагдаж байгааг нь хэл Иван баг залуудаа гэрэлсэн. Эхнэр хүүхдүүд нь хийх ёстой газраа амралтын өдрүүдэд аялалд явж байгаа гэж хэлж байна. Хамтдаа яв. Гэхдээ тэр гэртээ үлдэхээс өөр аргагүй болсон. Охид түүнийг өрөвдөж байна. Гэртээ ганцаараа байгаад нь эхлэл. Түүнийг тэрвэрч эхлэхэд түүнийг тэрвэрч хөгшин болохоор урагдсан гэж хэлдэг. Иван жаахан эвгүй байдалд оров бис эхнэрийнхээ зургийг хараад өөрийгөө азтай хүн гэж хэлдэг. Тэр жаахан тайвширдаг. Иван Карен болон түүний урлагийн бүтээлийн тухай шуугиан дэгдэж эрт байгаа бүх урлагийн бүтээл нь Кареных гэдгийг мэдээд гайхшруулна. Женесис урлагийн түүхийгээ семестр суралцсан тухайгаа хэлээд Карены баримлууд яагаад мумад байхгүй юм бэ гэж асуухад Карены баримлууд яагаад тэдэнд урлагийн шоуны каталхыг үзүүлэх тэр лаад байх болно. Охид түүний эхнэр болон тэр тэднийг халуун гэж дуудаж байгааг хараад сэтгэл нь ихэд хөдөлсөн. Хос сексийн амьдралын талаар асуухад Иван сандарна. Тэр охид хайр дурлалын талаар илэн далангүй ярихад тасаагүй гэдгийг хэлж байна. Хайр дурлалын талаар. Охид түүнийг шоолон инээлдэж хөгшин сонсогдож байна гэв. Тэр дахин суудлаа сольждээ Uber Genesisийг шалгаад хэр удаан байгааг нь асуув. Карентай гэрэлсэн бөгөөд тэр нэлээд хугацаа өнгөрсөн гэж хариулдаг. Энэ олон жилийн турш дотн байсан цорын ганц эмэгтэй нь эхнэр нь мөн эсхийг асуудаг. Тэр тайлбарлахдаа хэн нэгнийг төрөлхийн хүн. Охид түүнтэй санал нийлдэггүй бөгөөд нэг эхнэртэй байх хүний мөн чанарын талаар их зүйл ярьдаг. Иваныг хэсэг зур бодоход хүрэлдэг. Бил түүнд ирээдүйн нөхөр нь гэрэлсний дараа бусад охидтойгоо унтахыг хүснэ гэдгийг мэдэж байгаагаа хэлдэг. Энэ асуудлыг шийдэх нь Group 6-ийг явуулах юм. Тэр уурхийг хүсдэггүй ч Иван илүү сандарч сэдвийг өөрчилж тэд амьдралаа залгуулахын тулд юу хийдэг талаар асуудаг. Түүнд тэд онгоцны үйлчлэгч гэх хоёулаа түүнтэй хамт жүжигчилж эхэлдэг. Иван тэднээс дахин бусдаж өөр суудал руугаа шилжиж хаана суурьсныг нь асуудаг. Тэд бүгд ажлынхаа тухай мөн аяллаа тухай ярьж эхэлдэг ба бил. Аялах нь амьдралтай туршлага болох сайн арга зам гэв. Охид хамт ажиллагчдынхаа талаар ховжив яриа өрнүүлж эхэлдэг ба яриагаа хайр дурлал руу буцааж шилжүүлэхийг оролдоно. Тэд догдлон. Иван дахиад сандарч твдэн Uber-ийг шалгаж байна эхлэл асуухад угаалгын өрөөг хараад тэр цэдийг өөрчилж билийн сонгосон нэгийг цуглуулгаасаа Иван түнд бүх зүйлийг ярьж байна зураач. Тэгээд тэр анхааралтай сонсож бүжиглэж эхэлнэ. Иванд ч болоход нь сүнслэгээр нөлөөлжээ. Тэр тоглож байгаа бүртгэлтэйгээ холихын тулд өөр нэг олж тоглож байгаа бүртгэлтэйгээ холилдож өөр чадвараараа гайхшруулдаг. Байгаль тэд хаалга тогссонд баяртай байгаагаа хэлдэг тэдний очих ёстой байсан үдшилгээс илүү хөвгөлтэй. Энэ гэрт ер нь тийм сэтгэл догтлон зүйл болдгүй. Байдагч тэр түүнийг тэнд байгаадаа баяртай байна. Байгаль тэднийг уулзсан нь хувь тавилан гэж бодож түүнийг өөртөөгөө бүжиглүүлжээ. Тэр түүнтэй сэтгэнэж үнсэх гэж оролддог Uber гинэд. Ирэхэд бил эхлэл хувцсыг нь авахар явна охид. Хаасанд ирэхгүй байхад нь тэр тэдний хувцсыг утсаар авна. Иван тэднийг хайхаар угаалгын өрөө. Тэр тэднийг дотогшоо инээлдэж орохыг сонсоод хувцсыг нь өгөхөөр тэд түүний тэмтийн сюрприз Иван эхлээд Uber нь хүлээж байна гэж хэлээд хувцас өмсөхийг гуйж байна. Эхлээс түүнийг үнсэж эхэлнэ.
Тэр хүсэлтээс татгалцсан боловч хоёулаа хүрмэгц тэр хурдхан бууж өгдөг. Бүбэр түүний дуудлагуудад хэн ч хариулахгүй байгаа учраас гарч явна юун огттой. Ван дотор дараа нь орондоо гурвалжин секс хийдэг. Тэд гурвуулаа хамтдаа унтдаг. Юун маргааш нь орондоо ганцаараа сэрн эхнэрийнхээ мессежийг тэр даруй буцааж өгдөг. Дараа нь хормын хүлээсээ буцааж зүүж хувцаслаад гэрээ шалгана. Гэвч тэр охтыг явсан юм боломгцоо. Тэдний инээстэж байгааг сонсоод гал тоогонд үүмүүлнэ. Орж иртэл ихсэл бэлүү хийж байгааг хараад түнд жаахан санал болов. Юун тэдний зан авирт уурлаж тэдний тэрүүгээ эсвэл хүссэн газраа хүргэж өгч болох уу гэж асуудаг. Охид түүнийг шоолон инээлдэж байхад тэр бүр ч их ууралдаг илүү уурлаж түнд жижиг асуудал байгааг ухаарав. Гинэ технэр нь дуугарч тэр уцтаж авахаар гадагшаа гүйж гарав. Юун хит их тамхи татсан хогийн ургамал ухаан алдсан гэж хэлэхэд Карин түүнийг хөнгөн жимтэй тэр түнд хөөхтүүд хоёр охин түүний ард шилэн хаалга. Гарч ирмэгц тэр хөдөлч тэр тэднийг нөгөө талд нь харж чадахгүй. Мэдэхгүй видео дуудлага дээр Ан түнд өөрийнхөө ажлын тухай ярьж бодохгүй дуусгана. Хаалгаар орж охид түүнтэй өргөжлүүлэн үүмэн самуун дэгдээсээр байн шилэн. Карин түүний анхаарал сарниусныг анзаарч дуудлага таслана. Түүнд хэцүү охтоос ангижрах нь хэцүү гэдгийг мэдээд тэр гэртээ орж ирээд харааж юун руу хашигчиж тэдэнд хувцас өмсгдгийг хэлэхэд охид нөгөө өрөөнд орж ирэв. Тэр тэднийг авахар тэнд очихдоо тэр зөвхөн ихсийг олоод дараа бэлийг хаахаар явахдаа түүнийг цамцаа өмссөн шүүгэндээ. Өмссөн байхыг хараад түүн рүү усарч түүнд хайртай гэдгийг хэлж байна. Юун түүнийг буцааж аваачиж эхлэл рүү аваачиж хувцаслахад нь 3 минут хугацаа өгөв. Тэр тэднийг гадаа хүлээн. Тэр тамхи татаж дуусаад тэдгээрийг авахар буцаж оров. Баримл дээр зурч байв. Юун уурлаж бэлгийн гараас үзэг булан ямар нэгэн ойлголт байгаа эсхийг асуув. Тэд өчигдөр шөнө сүнслэгээр өдөөгдсөн гэж хэлж байна. Тэгээд тэр цагдааг дуутахаар шийддэг. Гэсэн хэдий ч эхлэл түүнд насанд хүрээгүй. Учираас тийм сайн санаа биш байх байсан бил. Өөрийгөө 15 гэж хэлдэг гэвч юун үүнд итгэхгүй байна. Эхлэл түүнд шүүх хурал үүнийг хууль ёсны хүчирхийлэл гэж нэрлэн гэж хэлдэг. Хэрв тэр одоо ч гэсэн уцтахаар шийдсэн бол онгоцны үйлчлэгчийн түүхээс болж эргэлзэж тэнэгэлсэн байна. Тэд түүнд өмнөх өдрийг нь өгсөн бөгөөд тэд үүнийг кинонд үзсэн гэв. Юун юу хийхээ мэдэхгүй тул тэднээс хэр их мөнгө хүсэх вэ гэж асуудаг. Тэд түүнийг бусдаас өөр гэж хэлдэг мөн уурлах хэрэггүй. Юун өөрийн төрөвчийг үзүүлж мөн дахиад хэр их болохыг асууж тэднийг бие үнэлэгчид шиг харьцсанд нь тэд уурлана. Бага өөрийгөө садар юм биш гэж хэлээд түүнийг алгадна. Хаалганы хонх дуугарахад юун тэдэнд тэнд үлд гэж хэлээд хариулахаар яв. Хаалганы өмнө түүний эмч Вивианыг олоод Вивиан тэр дороо ярьж эхлэн ба тэр биеийг маш сайжирч байгаа бөгөөд биеийг сайжирч байгааг дахиад эмчилгээ хийх хэрэггүй гэж хэлдэг. Эхлэл гарч ирээд массаж хийхийг хүсэхгүй байна гэж хэлдэг юмхтэй. Ярилцаж байтал тэр түнд массаж хийхийг хүсэхгүй байна. Юун түнд эмнэлэг рүү буцгив. Юун буцаж орж Вивиан эхнэрт нь хайртай учраас супер бухимдаж байна. Энэ нь түүний бодож байгаа зүйл биш гэж хэлээд үргэлжлүүлсээр байна. Алхаад энэ бол түүний бодож байгаагаар байна. Юун гэртээ буцаж ирээд олон охид түүний эргэлтийн тавцантай орооцолдож байгааг олж харав. Тэгээд хоёуланг нь гэрээсээ хөөх гэж оролцсон боловч охид үргэлжлүүлэн үүмэн самуун дэгдээсээр байна. Эхлэл түүнийг дооглон тохирхсаар байхад юун уурласаар байв. Орин түүний хоолойг нь боон би сайж найзуудаа аврах хэрэгтэй бол толгой дээр нь цохихоор хөшөөг шүүрч явна. Тэр түүнийг явуулаад цагдаад дууддаг эвдэрсэн тухай мэдээг өөр юу ч хэлж амжаагүй байтал эхлэл дуудлагыг богиносгож түүнээс машин гуйхад тэд бүгдээрээ гэрээсээ гарна. Тэгээд тэр тэднийг өөр хороолс руу хүргэж өгдөг. Бил машинаас буугаад юунгаас тэр орж ирээд ээжтэйгээ уулзахыг хүсэж байна уу гэж асуудаг. Охид гэрт ордоггүй, харин нөгөө замаар явах юм. Оронд юун гэртээ ирээд тэр даруй эхлэн цэвэрлэх. Тэргэл тоогоо угаалгын өрөөгөө цэвэрлэхэд дараа нь тэр эхнэрийнхээ баримлыг цэвэрлэнэ. Тэр таблет аваад бүх зүйл дууссан гэж бодоод тэр нөхцөл байдлаас ямар ч гэмтэлгүй зогтсон. Юун ажилдаа иргэн ирж түүний төсөл дээр ажиллаж эхлэхэд шил хагарахыг сонсоод байшингийн өөр нэг хэсэг тэр үүмэн самууныг шалгаж үзсэн боловч ихэндээ юу ч байсангүй. Зочны өрөөнд ороод нэг гэр бүлийн гэрэл зургууд нь газар дэвтэрсэн байхыг олж хардаг. Тэр мүлгэд суухтаа авахаар эхлэл эхнэрийнх энэ баримлуудаас нэг толгой дээр нь цохив. Юун ихсийн оронд уйсан хിവэрээ сэрнэ. Нүрээ будаж аялж дуугарч тэр түүнээс уяа. Юун инэмсэглэн гаргасан хүн гэхдээ тэр ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна. Гинэт бэл өөрийн бөө охины хувцсыг өмссөн гарч ирэв. Юун ухаан алдаж түүнийг галзуу янхан гэж дуудан тайлаарэ гэж хэлдэг. Бэл дотор хувцаа тайлж шиддэг энэ нүүрэн дээр нь түүний өмнө бүжиглэж байна. Охид бүрийн анхны хайр бол тэдний аав. Юун түүнд өвчтэй гэж хэлдэг. Гэхдээ бэл тоглоомоо үргэлжлүүлсээр байна. Тэр түүнээс өөрийг нь тайлахыг гуйхад охин түүний дээр суугаад аавынхаа гүн гүнзгий үндэслүүртэй асуудлууд болон асуудалтай асуудлуудыг нь илчилдэг шалгав. Нэгэн зэрэг эхлэл энэ нь толинд зүүдсэн зүүд биш гэж бичжээ. Бэл Юуныг зодож эхлэн түүнийг хүүхэд байхад
Зовоос нь тэр хүн юм шиг автаагаа хольж хутгадаг. Гинэт утсан дуугарахад тэд хоёулаа барьж авна. Карин Ионыг FaceTime руу дуудаж байгааг хараад тэд хариулахад бэлэн болж өвднийх нь цахилгааныг тайлж утсыг нь авна гэв. Тэр тэднээс үүнийг хийхгүй байхыг гуйж байга хүссэн бүхнийг хийнэ гэж амлдаг. Байга хайртай болохыг хүсэж байна юм. Эхлээс утсан дээр нь бичиж байх үед түүн рүү өсөрч дараа нь өрөөнөөс гарч явна. Ион түүний хоргийг эвдэж бэлхийг газар түлхэж босч араас нь явна Genesis. Тэр түүнийг хүзүүнээс нь шүүрч аван билүү идэж байхыг хараад тэр эмэгтэй сэрээгээ түүний мөрөн рүү хатгадаг. Тэр сэрээгээ шархандаа эргүүлж Ионыг доош нь хатгаж байгаа тул бил ирээд түүнийг шийтгэх хэрэгтэй гэж хэлдэг. Тэр зогсон тул Ион түүний өвдөлтөөс болж ухаан алддаг. Охид түүнийг дахин уйж өгөхийг зөвшөөрдөг. Тэд түүнтэй тоглоом тоглож байна. Game show харин Genesis мас. Харин Bell Even тэднийг галзуу худалч гэж дууддаг Genesis. Түүний turntable-ээр дуу чимээ тоглож чихийг нь өвтгдөг. Тэр чимээгүй байж чадна гэж хашгирдаг. Шуугааныг зогсоодог. Genesis тоглоомын шоуны Wallplay мөн оролцохоос татгалзуул. Тэр түүнийг дахин гомдож хоёр дахь асуулт хариулж охтыг баярлуулна. Хариуд нь тэр эхлэлд нотсон тул тэр дахин чимээ шуугааныг тоглуулж байгаа. Ба түүнийг бууж өгөхөд тэр түүнээс өөр нэг асуулт. Ион яаж хариулахаа мэдэхгүй байна шийтгүүлэх шахсан. Гэвч хаалганы хонх дуугарч аврагдана. Хьюз ирж баримлыг ав. Охид Ион тэр түүнийг харахгүй байхын тулд дараа нь Билл түүнийг өөр рүү зөөв. Genesis хариултад Ион бол түүний авах гэж хэлээд тэд гэртээ хөгжмийн клип хийж байгаа бичлэг хийж байна. Хьюз баримлыг авахар орж ирэхэд тэр ямар нэг зүйл болохгүй байгааг анзаарчээ. Охид ч хийгээгүй гэдэг. Тэд урлагийн бүтээлийг хэрхэн нэвдэхийг хараад тэр үүнийг мэднэ. Охид түүнд хэн нэг нэвдэрч байгаа тухайн хэлэхэд Ион тэдний араас хөөцөлдөж байна. Хьюз тэдэнд итгэхгүй цагдаа дуудахыг хүсэж байна. Цагдаа дуудах. Эхлээс түүн рүү дайрахад харамсалтай нь түүний сэтгэл татан байдал түүнд нөлөөлөхгүй. Мөн тэр тэдний дундуур харж байна. Ион чимээ шууган гаргахад тэгээд тэр түүн рүү гүйж ирэв. Тэр Ионыг илрүүлж хязгаарлалтыг нь гаргаж эхэлсэн боловч эхлээд охидтой харьцахаар шийддэг баримлыг нь устгаж байгааг сонсоод Хьюз гүйж ирэв. Тэнд тэдэн рүү хашигчиж байсан ч сандарч твцнээсээ асмаа өвчнөр өвддөг. Гэсэн хэдий ч тэр олж чадсангүй эмболиаторыг нь халааснаас нь хулгайлсан шидэж эхэлсэн байна. Тэр эрэгтэйтэй тоглоом хийж Ион охид баримл өгөхийг гуйдаг. Гэсэн хэдий ч Хьюз тэнцвэрээ алдаж толгоогоо баримлын суурин дээр тавив. Охин бүгд имэйлдэж эхлэн Ионсыг сонссонгүй. Түргэн тусламж дуудаж туслаарай. Хьюз Ионстыг түүнийг алсан боловч эхлэл эхнэр нь түүнийг хөнөөсөн гэж хэлдэг муухай баримлтайгаа хамт алсан. Тэд Ионыг буцааж байшин болон дараа нь халахлах. Хьюзийн бие цаасаар түүнийг баримл хийж байна. Энэ хооронд Ион буу руугаа хүрэх гэж оролддог. Genesis Ионы утсаас занал хийсэн мессеж илгээхэд тэд Хьюзийн машин доторх цогцыг түлхдэг буй. Буцаж ирээд тоглоомын шоу Chatting with Even. Тэр асуултад хариулдаггүй. Гэхдээ өөрийгөө сайн аав гэж хэлсээр байна. Энэ нь түүний гэр бүлд хайртайг нь өөрчилдөггүй. Genesis гэр бүлээ гажуудсан зан авирынх нь хохирогч гэж дуудахад Билл гэр бүлийнхээ зураг дээр нөлөмж тэр хоёулаа унтаж байхад нь тэдэнд хандсан. Ион тэд өөрийг нь алан гэдгийг ойлгож байна. Тиймээс тэр охид байсан гэж хэлэн энэ бүхнийг ихсүүлж эхлэл түүнийг үүр цайхаар алан гэж хэлдэг. Мөн тэр түүний оронд байсан бол сүүлчийн цагаа дэмий өрөхгүй байх байсан. Билл уучлал гуйж энэ бол цорын ганц зам. Дараа нь охид түүний арын хашаанд буул шухаж ороод төвшөө буцаж ирэв. Яг тэр таблета Карин руу буцтахад эхлээс түүнийг булааж авна. Дараа нь тэд түүний шүүгэнээс өөр хувцас өмсдөг. Үүний дараа тэд Карины ихэнхийг баримлууд болон загваруудыг нь мушгин гуйуулсан. Охид бас түүнд аяг цусдаг үйлсээр байна. Охид түүнийг шоолон байшин бас үлдсэн баримлыг зүтгэн. Тэд буу болоход түүнийг тайлдаг. Ион юу хүсэж байгааг асуув. Эхлээс түүнд тоглохыг хүсэж байгаагаа хэлдэг нуугдаад байшин дотор нуугдах 30 секунд өгдөг. Хэрвээ тэд түүнийг нар мандахад болохгүй бол тэд гарч явна гэж тэр хэлдэг. Ион гал тогооны өрөөнд гүйн орж охид 30 цагаас тоолж байхад тэр хутга аваад тэд түүнийг байшин даяар хайж явна. Тэд хангалттай хол байна гэж бодмогцоо Ион гэрээсээ гүйн гарны эхлэл түүн дээр хурч ирэв. Мөн тэр хинч түүнийг сонсохгүй. Өснөрөө хашгирч болно гэв. Өөр цайхаар хинч гэртээ байхгүй. Охид Ионыг булшин нөхрүүлэн аваад оршуулж эхлэхээс өмнө хайдаг хэв. Тэд түүнийг толгойг нь дээш газар дээр нь тавиад зүгээр нь хүртэл газарт оршуулж тэр гуйлгаа үргэлжлүүлсээр Ион бие авч явахаа амлсаар байна. Тэгээд эхлэл амаа тайлж тэр амиа олох юм. Тул тэдэнтэй хилэлцээр хийхийг оролддог. Ба эхлэл гэр бүлийнхэн рүүгээ уцтаж бүх зүйлийг хэлвэл тэд явуулна гэж хэлдэг. Ион хин гэж амсдаг. Гэвч эхнэрийнхээ утас руу уцтаж хариултын машин руу оруулахад тэр тусламжгүй хашгирч эхэлнэ. Genesis гаг дахин тавиад Карины дууд
шуудан амгц утсаа тавьсан тухайга хэлдэг. Тэр унгаж байгаа дүр үзүүлсэн баримл бариад хажууд нь унгаахад тэр уйлж алахгүй гэж хийсэд энэ бол зүгээр л тоглоом байсан гэж хэлдэг. Тэд үүнийг хийсэн бүх ирчүүд явхасаа өмнө адил гэж хэлдэг. Тэд насанд хүрээгүй гэдгийг хэлнэ. Эвэн бил болон түүний бичлэгийг Facebook дээр. Дараа нь утсаа түүний урд орхиод тоглоомоос гарна. За, эвэн видео бичлэгийг өмнө нь устгахыг оролддог өмнө байгаагаас нь илүү олон хэд авдаг боловч устгахын оронд зохиж байна. Маргааш нь гэр бүл нь гэртээ ирээд өгтэй. Гэрт орхисон туйлын эмх замраагүй байдалтай тулгардаг манай нэг хэсэг болсонд баярлалаа. Энэ бол хиймэл оюун ухаанаар бүтсэн бичлэг. Сайхан лайк дараад манай хуудсыг дагаад фоллоу өгөөрэй. Таны дэмжлэг бидэнд хэрэгтэй шүү. Бурам зориг өгч эрэг байгаарай. Удгүй уулзъя. Фоллоу.